За 2 дугаар бодлого. Энэ бол бас чухал квадратуудын нийлбэг болж байгаа тийм. Энэ бол ингээд дараагийн чиглэлөө болж ирж ашиглах гэдэг бодлого шиг болгоо гэдэг чинь нэг шиг тавьчихсан. За мэдээж яг дахиад юу вэ? Одоо шууд чи x1 дээр нэмэх нь x2-ийн нийлбэг хэд вэ? Асаа 12 өстэй тийм. 12 нэмэх 12. А x1-ийг 30 нь x2 хэд вэ? Нэмэх 32 юм уу? Байж та энэ нэмэх үү? Нэмэх 32 юм байна тийм. Нэмэх 32. За ингэж гарч ирлээ. За квадратуудын нийлбэг болгож байгаа. Тэгэхэд бол яах вэ гэхээр хэрэглээд нөө. Энд чинь c квах нь a байх ёстой тийм үү? c квах нь a байх ёстой. C-ийн оронд хэд вэ? Хасах 96. A-ийн оронд хэд вэ? Хасах 3 байна. Ингээд нэмэх 32 гэж. Супер өстэй. За юу яхад бол яг хөөхөр энэний хоёртлыг дээдлээ байгаа илэрхийллийн хоёртлыг нь юу вэ? Квадрат зэрэгшүүлж. Квадрат зэрэгшүүлж юм бол юу болох вэ гэхээр x1-ийн квадрат нэмэх нь 2-ыг үүсгэх нь x1 x2 нэмэх нь x2-ийн квадрат тэнцүү хэд вэ? 144 болно. Зөв. 144 болно. За x1-ийг үүсгэх нь x2-ийн үжир хэдтэй тэнцүү вэ? 32 тэнцүү. 32-ыг 20-оор хэрэглэж байгаа. 64. Тэгээ 64 наагчнаар хасчих юм бол x1-ийн квадрат дээр нэмэх нь x2-ийн квадрат тэнцүү хэд вэ? За 144-өөс хасах нь 64 юм биш тийм үү? 80. Квадратуудын нийлбэг шууд ингээд амархнаар олчулна гэсэн. Мэдээж эндээс x1 x2 олох нь бүр язгууртай юм болж квадрат зэрэгшүүлээ нэмэх юм бол тийм болно шүү дээ. Гэж бодож байна гэдэг нэраа. Тэгэл хамаагүй удаан болох гэсэн.